10, 11, 12, 1, 2, 3, 4. Хүүх бараг 7 сар уу? Сайн уу? За тэгэхээр би бүр давхраагаа хийлгээд бүхэл 6 сар өнгөрч гисэн байна. Ямар хурд юм бэ? 10, 11, 12, 1, 2, 3, 4. Хүүх бараг 7 сар уу? Ууг нь ингээд саяхан л нүдэндээ давхраа хийлэгдсэн, нүд маань ингээд дулаан ирээн болсон. Нүдэн дээр юм ойдл тавиулсан, амар хавдсан, нүдний жил зүүж мүгээл өглөө орой өдөр шөнөгүй ингээд нүдэн дээр мөс тавьж исэн үе маань ингээд саяхан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд бүхэл бүтэн 6-гийн 6 сар өнгөрчихсөн байна. Тэгэхээр мэдээж давхраагаа хийлгээд 6 сар өнгөрчихсөн учраас миний нүдний маань хаван буугаад маш сайхан сууж өгөөд яг өөр юм шиг natural болж өгсөн байгаа. Мэдээж мис ажилбарууд 6-аас 1 жилийн хооронд яг өөр юм шиг болоод нэг юм гоё сууж өгөх хугацаа маань нэг 6-аас 1 жилийн хооронд гэж үздэг юм байлээ. За тэгээд одоо та нар миний давхрааг хараа л та. Эний хараа. Хүмүүс болохоор намайг ингээд чиний давхраа чал болсон мөг үзэхгүй. Үгүй. Энд чинь ингээд хавн бууцсан байхгүй юу? Би давхраагаа хийлгэхдээ ингээд эмчтэйгээ ярилцж хагаад манай эмч надад ингээд чиний нүд чөт жаахан давхраа нэмчих юм бол бүр гоё сэргийг цоглог харагдаж өгнө гэсэн учраас би яг эмчийнхаа дагуу ингээд давхраагаа хийлгсэн чинь яг л миний хүсэжсэн давхраа гарч ирсэн. Тэгээд хүмүүс маань намайг ингээд ямар давхраа хийлгсэн мэ гэж айгуу асуусан. Би утсан давхраа хийлгээгүй, төсөлттэй давхраа хийлгэсэн. Дээрээс нь нэмээд нүдний уртлын сэтгэлгээ болон тэгээд миний зохины өөх маань айгуу зузаан байна гэсэн учраас зохиныхоо өөхийг бас ахуулсан. Ийм 3 мис ажилбарт орж иж миний ийм гоё нүд маань гарч ирсэн. Миний давхраагүй нүдийг санаж ивэл миний давхраагүй нүд нэг ийм байсан мөлий би өөрөө санахгүй байна. Мэдээж давхраа хийлгэснээс хойш бол би чүд жоохон овор нэмсэн. Тийм, илүү baby face маань жоохон алга болсон юм шиг санагдчихж байгаа. Энэ болохоор миний нөгөө нэг хавантай байсан нүд маань мэдээж жоохон эвгүй харагдаж байгаа. Угаасаа л хавантай байсан учраас хиймэл харагдаж байгаа, жоохон сонио харагдаж байгаа. Давхраа хийлгэж байгаа хүүхдүүдтэй хандаж хэлэхэд та нар маань эмнэлгээ маш сайн судлаарай. Ер нь бол мис ажилбар гэдэг чинь ер нь бол чи өөрийнхөө дүр төрхийг өөрчлөж байгаа учраас тэр зүйл чинь чамд насан туршдаа үлдэх учраас та нар маань яг ингээд мис ажилбар хийлгэж байгаа бол хамгийн чухал зүйл бол эмнэлэг болон эмчнэр тэгээд эмнэлгийн ингээд туршлага байдаг шүү гэдгийг ер нь бол би бас өөрөө ингээд ойлгосон. Тэгээд би ер нь бол өөрөө бас яг давхраагаа хийлгэхдээ яг иймэрхүү асуудалтай хүмүүсийг зөндөө харж ирсэн учраас эмнэлгээ маш сайн судалсан мэдээж би Солонгос тахта Наби эмнэлэг дээр очиж хийлгэсэн байгаа. Мэдээж надад тэр эмнэлэг үнэхээр таалагдсан. Та нар эдэн ингээд миний давхрааг харал та. Нэг харал та. Харагдахгүй байгаа шүү дээ. Ийм гоё сорвгүй, тийм улаалтгүй, тэ нэг харал та. Гоё байгаас дээ. За нэг юм байна. Тэгээ та нар маань давхраагаа хийлгэхдээ эмнэлгээ сайхан судлаад үзээрэй. Тэгээ давхраа хийлгэсэн хүмүүс нь битээ харамсаарай. Наад нүдний чинь хаван бууд юм шүү. Тэгээ юу сэтгэлээр битээ унцгаарай. Наби эмнэлэгтэй хандаж хэлэхэд надад ийм гоё нүдийг бэлгэлсэнд баярлалаа. Баяртай.